За, сайн байцгаана уу? Сайн. За, сууцгаая хэрэгтэй. За, өнөөдрийн хичээлийг та нартай хамтарч явуулах Баян зөвлөлтийн 33 дугаар сургуулийн багш Дийлэг. За, хүүхдүүдээ босъё доо. За, санд дээрээс босчих бүгдээрээ. За, босъё. За, ширээнээсээ жоохон зайтай зогсъё. За, ширээнээсээ зайтай зогсоорой. За, урагшаа нэг алхъя. За, урагшаа нэг алхъя бүгдээрээ. За, урагшаа нэг алхъя. Алхаж болж гинөө? Болохгүй сандлуудаа жоохон ширээдүгөө оруулчих тийм ээ. За, арагшаа хоёр алхъя. 1 2. За, алхъя. За, баруун гар тал руугаа тойрж иргий. Баруун гар тал руугаа доороо тойроод алхъя. За. Доороо юу шүү? Доороо биш шүү. Тойрж алхах гэсэн шүү дээ, тийм ээ. За, зүүн гар тал руугаа тойрж алхъя. За, нэг тойрчих. За, энэ тохируулаад тойрчих тийм үү? За, хоёр тийш нэ. Найраа. За, найгараа. За, найгараа. Жоохон айхуухан. Хүчтэйг найгаад. За, найгах чинь тийм үү? За, бид нар дүнгээсээ юу хийсэн бэ? Хөдөлгөөн хийсэн тийм үү? За, тэгвэл энэ хөдөлгөөнийг автомашинаар хийж болох уу? Автомашинаар хийж болох уу? Юу гэж бодож байна? За, болно гэж үзэж чинь тийм үү? За, тэгвэл бүгдээрээ машин болсон гэж бодъё. За, машин шүү заяа. За, бүгдээрээ машин шүү. За, гараа ингэ авч машин. За, жолооч чийж болно. Эсвэл өөрөө машин чийж болно тийм үү? За, эхний хөдөлгөөнийг хий. За, эхний хөдөлгөөнийг. За, эхний хөдөлгөөн. За, ямар хөдөлгөөн хийсэн бэ бид нар? Урагшаа алхсан. Энийг техник давших хөдөлгөөн. За, арагшаана дараагийн хөдөлгөөнийг. За, энэ ямар хөдөлгөөн хийлээ? Машин штэ. Ухрах хөдөлгөөн хийлээ тийм үү? За, дараагийн хөдөлгөөн юу хийлээ? За, дараагийн хөдөлгөөнийг хий. За, бүгдээрээ дараагийн хөдөлгөөнийг хий. Машинтайгаа хийж болох хөдөлгөөнийг хийгээд байгаа штэ. Энэ хөдөлгөөнийг хийж болох уу машинтай? Тойрж ирэх хөдөлгөөнийг хийж болох уу? Болж юм. За, энэ зайнд тааруулаад байгаа штэ тийм ээ. За, нөгөө дараагийн хөдөлгөөн нь яалаа? За, зүүн гар тийш нэ. Ямар хөдөлгөөн билээ? Тойрж эргэх хөдөлгөөн хийлээ тийм үү? За, тэгвэл одоо нэг хөдөлгөөн үлдсэн. Ямар хөдөлгөөн бэ? За, найгда. Машинтай найгж болох уу? Бид нар за бодъё л. Өөрөө машин чийж болно гэдэг шүү дээ. Машин хоёр тийш нэ ингээд ганхаад хөдөлж болох уу? Болох уу? Болохгүй юу? Юу гэж бодож байна? За, засмал зам дээр болохгүй юм гэж. Донцлоготой зам дээр явж ингээд төсөөлье. Болох уу? За, донцлыг төв. За, донцлоо төдлөөд үзье да. За, хөдлөөд үзье. За, хөдлөөрэй. Яасан юу дан засмал зам дээр болохгүй нэ. За, тэгвэл энэ хөдөлгөөн маань ямар хөдөлгөөн блэ? Хоёр тийш нэ. За, энийг хэлбэлзэх хөдөлгөөн. За, сайн байна хүүхдүүдээ сууч. За, тэгэхээр бид нэр дөнгөж сая хөдөлгөөний юуг тодорхойлч юу? Юуг тодорхойлсон бэ? Хөдөлгөөний нэршил юм уу? Урагшаа, хошоо чиглэлийг тодорхойлоо шүү дээ. Энэ техник дээр хэрэглэгддэг хөдөлгөөний чиглэлийг тодорхойллоо тийм үү? Техник дээр юу гэж хэлдэг мэдэж авлаа. За, тэгвэл бид нэр өмнөх цагийн хичээл дээр юу үзтээ? Юу хийлээ? Өмнөх цагийн хичээл дээр юу хийсэн бэ? Гэхдээ өмнөх хичээл дээр юу хийсэн бэ? За. Хөдөлгөөн тоглоомын ажлын зургийн төлөвлөлт хийсэн энэ мөн үү? Мөн. Энийг яах гэж хэлээ бид нар? Хөдөлгөөн тоглоом яах гэж бүтээсэн? За. Хийж бэлгэхийн тулд ажлын төлөвлөлт гаргасан юм тийм үү? За, тэгвэл багууд өөрсдөө төлөвлөлтийг авчие. За, гарч ирээд багийн нэг гишүү гарч ирээд өөрсдөө төлөвлөлтийг авъя та. За, энэ аль баг их бай. За, авч. За, багш нартаач.
За тэгэхээр хүүхдүүдээ. За. За дэвтэрийн газараа байрлуулчих тийм ээ. За өнөөдрийн хичээл дээр бид нар юу хийх юм шиг байна? Хөдөлгөөн тоглоом хийх юм байна тийм үү? За тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв маань хөдөлгөөн тоглоом. Тоглоомыг яана гэж юм? Хийж турших юм байна. За тэгвэл хөдөлгөөн тоглоомыг хийж туршихдаа ийм зорилго төвшүүлж байгаа юм. За уншчих. Юу гэж юм? За сайн байна. За туршихын тулд зорилт дэвшүүлсэн байх ёстой тийм үү? Зорилт гэдэг маань зорилгодоо хүрэх алхмуудыг нэрлсэн байгаа тийм ээ. За тэгвэл бид нар сэдэв маань тодорхой болчлоо, зорилго маань тодорхой болчлоо тийм үү? Одоо яах ёстой вэ? Тоглоомыг хийж эхлэх гэдэг чинь тийм ээ. За тоглоомыг хийж эхлэн тэгэхээр яах вэ? Эд ангиудаа бэлдэн багжтай харьцсан тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд юу хэрэгтэй болох вэ? Аюулгүй ажиллагааны дүрм сайн байна. Аюулгүй ажиллагааны дүрмийг маш сайн баримтлах ёстой. Баг болгонд аюулгүй ажиллагааны дүрмийг ширээ болгон дээр нь тавьж өгсөн байгаа. За харъя та. Аюулгүй ажиллагааныхаа дүрмийг харъя. За энэ хараа. Аюулгүй ажиллагааны дүрмийг баг болгоны ширээн дээр тавьсан байгаа. За аюулгүй ажиллагааныхаа дүрмийг харъя. За тэгэхээр одоо бидний эхний хийх үйл ажиллагаа бол энд байна. За уншчих юу гэж юм? Эхний үйл ажиллагаа. За уншираа. За хоёрдугаар анги гişүн. Тоглоомын дэнгүүдийг бэлтгэн. Өшөө. За чангахан уншчих. За. Уран хөрөөгөр хөрөөднө. За, тахир голыг хэмжээний дагуу нугална тийм үү? Нугалж бэлтгэн. Тэгээд тоглоомын уншаарай. За, шилбийг бэлтгэн. Дараа. За, тэгэхээр одоо бэлтгэл үе шат. Бэлтгэлийг хангах нь шүү дээ, тийм үү? За, бэлтгэлийг хангахын тулд яах ёстой вэ гэхээр сая хэллээ уран хөрөөн дээр хөрөөднө гэсэн тийм ээ. За тэгэхээр өрөөгөө залгая. Ясч юм аа. За. Багш нь ажлынхаа хувцсыг өмсчээ. Хормогч байгаа юм шиг тийм ээ. За уран хөрөөн дээр ажиллахдаа бүгдээ багш нь нэг туршаад үзүүлээ тийм ээ. Яаж ажиллах юм? За нэгдүгээр уран хөрөө маань унтраастай авах хэрэгтэй. Цахилгаан уран хөрөө маань унтраастай авах хэрэгтэй. Хоёрдугаар ир нь хаашаа байна уу ажиллах хэрэгтэй. За ир нь хаашаа байна ажиллана. Эртээ талаас нь хөрөөдөж эхлэнэ гэсэн үг шүү дээ. За хөрөөдгөж бэлэн болсон бол уран хөрөөг асаалаа. Эртээ талаас нь долоовор хуруугаар дараад эхийн уруугаар түтгэн. За ийм байдалтай өөрийнх нь аясаар хүчтэй түтгэх юм бол уран хөрөө маань хуурах магадлалтай байгаа тийм ээ. За энэ за жоохон бохирдсон юм шиг юм тийм ээ. За гэхмичтэнгээр айжуухан аясаар нь ирээд ирсэн сайн уу тийм ээ. Хүчтэй хүсэх юм бол хөрөө маань хуурна тийм ээ. За ингэ. За гэхмичтэнгээр хөрөөднө. Ойлгомжтой юу? За тэгвэл бүгдээрээ бэлтгэл ажиллагаа хангая. За хөрөөгөө залгасан уу? За багш нь залгав. Ажил дүүргийн хуваарлалтаа дагуу тийм ээ. Хин юу ихэ хуваарлцсан байгаа шүү дээ. За та нар хөрөг залгах уу? За байж залгах. За.
За. За энэ дараа хичээл хэрэглэгдэх багаж гэж штэ тийм ээ. Эндээс хэрэгтэй багаж байвал авч болно тийм ээ. За бэлтгэл хангахад 5 минутын хугацаанд бэлтгэл хангах ёстой. 5-аас 7 минутын хугацаанд бэлтгэл хангах ёстой шүү дээ. Эхний баг юу гөрдөн шүү дээ. Өнгийн цаас. За яасан юм? Умтраалгыг шалгана те тэгээ залгана. За. Угсрах болоогүй зөвхөн бэлтгэлийг хангана тийм ээ. За. Ингээд шууд өрөдөө шүү дээ. За өрөдөө. Хорт өрөдөө шүү. За. Заасаа. Зогсоо өрөдөө. Тийшээ басаа зогс. Басаа зогс. Зогсоо. За. За тэгээ яваад байна. За тэгээ. Ингээд. За. За танаа багийнхаа. Алло. Дурсан юм уу те? За өрөөдөө гэхээ. Тэр нарийн авсны хэрэггүй те ерөнхийдөө хэрэгтэй. За шууд тэгээ дуусчих. Цаатаа дуусчих те. За. За. Танаа гоцно. За амтрач. За багууд наашаа анхаарай. Анхаараарай багуудаа. За наашаа анхаараарай. За механизмын эд анги бас хөлгөөнд оруулах чаа тоглоомынхаа эд ангиудыг зорж дуусна уу? Зорж дуусна уу танааг? Танааг дуусна уу 3 дуурайг? За дууссан байна. 2 дуурайг дуусна уу? 1 дуурайг? За дууссан байна. 2 дуурайг дуусна уу? Арай дуусаагүй байна уу? За тэгвэл дараагийн 2 дахь үйл ажиллагаа хүүхдүүдээ юу гэж байна? Ажлын зургийн дагуу эд ангиудыг угсарнаа гэж байна тийм ээ. За угсарч эхлэе. За гол маань хэрвээ дээшээ өндөр бол 1-р багийнхаа гол маань дээшээ өндөр бол наадах хөдөлгөөн чинь болоход бас хэцүү тийм ээ. Тэр богинохыг ажлын утсаа бүгд. Танаа багийнх энэ тийм нэг л голтой юм шүү. Тэгээ цоолох юм шүү дээдлийн. Цоолно. Гэхдээ энийг цоолно. Өндөр болгоод гаргачих тийм ээ. Энэ хараа энэ юу вэ? Тэнгэрээ гоцтой. Онх цаана эсгүй тэнгэрт нисэн шүү дээ. Одоо наа дээдлийн цоолчих тийм. За цоолоо. За. Яг зөв одоо наадхныхаа дагуу шууд нугалчих тийм ээ. Одоо шууд нугалчих тийм. Танай ажлын зураг байхгүй байна гэдэг. Ажлын зураг. Чи тойм зураг байхгүй юу? Ажлын зураг байхгүй.
Тий, наад ирсэн чи ямар учиртай ирсэн бэ? Хоёрыг нь өчтөө гэж. Тий, хоёрыг. Тэр юуны хоёрт ирсэн шүү дээ. Тэр голыг хоёр тийш савлуулахгүй тулд. Наад голны хоёр тал тийм тий. Тэр шургуулч дотор хоёр тийш савлуулах гацдаггүй. За энийг тараад өгч үү. Ард миний сонгосон шүү дээ. За дээдлийн хий те. За танаа юу болж байна? Болж байна уу? Шаргуулчих тий. Болно. Одоо шууд хийчих. За танад хүүхдүүдээ дээдд нь голоо гаргахын тулд нөх хэрэгтэй шүү дээ. Тэгээ хойдоо дээдд нь цооч. За тусцаа хэрэгтэй баг байна уу? Багшийн тусцаа хэрэгтэй баг болж гин үү? Хоёроор хийх юм уу танах голоо? Хоёроор хийх юм тий. Зураг харна тий. Зурган дээр чи нэг л юм. Хоёроор ч хийсэн болно тий. За дээш нэг гарч. Натана тогтоох юм уу тий? За, алийг тогтоох уу? Алийг тогтоох. Хаа. Цоолох юм уу? Аль мод? Тэр наач юм уу? Ишлээд юм болох юм уу? Юу ч юм уу? Мөн үү? За өгч наад. Мөн үү? Наадаа шүү. За хүүхдүүдээ одоо цаг маань төгч байгаа учраас жоо хурдлаа шүү за. За ингэж жоо хатаач юм тогтчихин тий. Энийг дээшлүүлээд ингэж юм зайтай болчихно. Хартаа. За тэгээд энэ моринуудад наагаад тогтооч тий. За. Наалдаг үйсэн үү? Халаа явчихгүй юу? За тэгвэл энэгээр орооч. Нийлээд орооч. Энэ дунд тавиулд орооч. За. За өөр тогтоох юм байгаа юу танаа? За гараа нааж болохгүй шүү те. Болгоомжтой харьцсан шүү. Цаавтай.
За илүү багшин тоглоод. Болцсон уу? За дуусч гинэ хүүхдүүдээ. За одоо дуусгая. Скотч юу? Энүүгээр тогтоож болно тийм ээ. Энүүгээр шууд наагаад тогтооч. Утсуу. За зогсоочих тий. Одоохондоо зүгээр төл зур зогсооч. За. За хүүхдүүдээ бидний алхан дуслаа. Нааш анхаарай. За баг болгонд ажлын хуудас тарааж өгсөн байгаа тийм үү? За ажлын хуудас нэг дээрээ бүтээлийнхаа үйл явцыг тэмдэглээд за тэгээ багийн 2 гишүүн бүтээлээрээ гараад ирнэ. За ажлын хуудас бүгсэн үү? Болцсон уу? За. За болцсон бол самбарт гараад тогтооч. За танайх ажлын хуудас бүгдсэн үү? Үгүй ажлын хуудас үгүй наад чинь биш шүү дээ. Өөр нэг хуудас байх хэрэгтэй. Тэр хаана? Биш. Том дөрүүлж. Биш тийш нь явуулсан байна даа үгүй. Юмнуудтай хэлсэн байна даа хүүхдүүд ээ. Занаасаа маш урт хугацаанд бүглээ. За бүтээлийнхаа ажлын хуудсыг гаргаад самбарт наач тийм ээ. Дараалын бичээд болоо тийм үү? За. Багийн 2 гишүүн гараад ирээ тийм ээ. За гараад ирээ. За гарч. За хатахгүй юм уу? За барилынд гарч ил хат чинь тийм ээ. За буцаа ажлын хуудас авч. За багуудаа гараад ирээ. За гараад ирээ. Танайг болцсон байна шүү дээ хүүхдүүдээ. За бид нар туршилт хийж үзэж байгаа шүү дээ тийм ээ. Туршиж байгаа тийм үү? Туршилт хийж үзэж байгаа. За тэгэхээр гараад ирээ. Хөдөлгөөнийг туршиж үзэж байгаа болохоор за. Заавал гараад ирээ. За 3 дугаар баг бэлэн болоод гараад ирсэн байна. За 2 дугаар баг босно. За бичиж ямжаагүй зарим зүйлээ өөрөөсөө мэдчихэж байгаа юм чинь тэгээ ярьчих идэхүү. За тэгээ. За 1-р баг. За тэгээ хаваарна. За 3 дугаар багаас эхлээд тайлбарлая тийм ээ хүүхдүүдээ. За тайлбарч. Энэ наалт байна уу? За. За ямар хөдөлгөөн үүсэж байна? Эргэх хөдөлгөөн үүсэж байна тийм үү? За сайн байна. Энэ дээр бүтээлээ тавьчих. За тавьчих. За хэдгээр огийн гişүн блэ? За. Шинжих юм байна. Манай баг болохоор Google-ийг нөгөө уран хүрээндээ ихлээд одоо зөгийн нагаад ихлээр яасан. За. Тэгээд дараа нь Тэмүүжи битээ тэгээд нөгөө сэтцаараа нөгөө дахир болсон. Тэгээд ногоож туусан гоо ихлээд нөгөө энэ шилбээ ихлээд дахир гол дээр нөгөө байрлуулах газар дээр байрлуулаад тэгээд ихлээд дээдийн хоёрыг солоод тэгээд ийшээ оруулаад тэгээд дахир голоо хийсэн байгаа. За. Тэгээд энийг ясны дараа ихлээд Google-ийг дараа нь ийшээ нөгөө цааж тэгээд хийсэн байгаа. За. Тэгээд хоёр. За. За тэгээд хөдөлгөж үзье та. За хөдөлгөөд үзчихье. За хөдөлж гин үү? Хөдлөх нь үү?
За яагаад эргэлдээд байна тий? Манай хөл бөмбөгч маань эргэлдээд байна. За. За. Ямар хөдөлгөөн уг нь үүсхийг зорж байгаа вэ бид нар? Дахир гол дээрээ. Дээшээ доошоо. Үгүй бид нар дээшээ доошоо гэж ярихгүй шүү дээ. Ухрах давших хөдөлгөөн хийхийг зорьсон. Бас энэ ямар хөдөлгөөн хийж чинь дээшээ доошоос ухрах давшихаас гадна хоёр хажууд тишнээ хэлбэлзэх хөдөлгөөн хийж штэ. Бид нар түрүүн эхлээд хэлбэлзэх хөдөлгөөн хийж үтсэн штэ тийм ээ. За хэлбэлзэх хөдөлгөөн хийж үтсэн тийм үү? За бүтээлээ энд тавьчих. За ажлын уцаад энэ цаана тогтоочие. За эдгээр өглөө. Хоёрдугааргийн жишээ ануугийн юм байна. За. Бид болохоор эхлээд вирус ахын дээр онгоцныхоо вирусыг зураад За. тэгээд дараа тэр гол тэгээд камера баримт тэгээд огссон. За. Тэгээд гурд нь болохоор бүх бэлэн болсон зүйл вирусээ огссон. За. Угсрахад танад хүндрэлтэй зүйл байсан уу? Байгаагүй. За хөдөлгөөд үзье. Ямар хөдөлгөөн үүсгэхийг зорьсон бэ? Ухрах давших. Өшөө ямар хөдөлгөөн гэлээ? Хэлбэлзэх хөдөлгөөн зорьсон тийм ээ. За онгоц маань гой хөдөлж байгаа юм уу? Арай яагаад ингэж хөдлөөд юм? Яагаад ингэж энэ хөдөлгөөн арай их вэ? Савлалт нь. Юу гэж бодож чинь танаа хоёрын за багаараа бодоорой. Яагаад юм бэ? Цоолохтой том цоосон. За бус багийнхан анхаараарай. За эдний багийн хэдгээр өглөө? Хоёрдугаар багийн онгоц нь хөдөлгөөн нь тохиромжтой байна уу? Арай ихтэй дагаж хэлбэлзэх хөдөлгөөн нь арай их. Энэ яагаад юм болчих вэ? Тахир голны нуглалтын хэмжээ нь арай их болсон байхгүй юу? Энийг баг хийчих юм бол онгоц маань тохиромжтой энэ хүнд ингээ хөдлөдөх боломжтой байсан байх нь шүү дээ. За сайн байна. За ингээд авчи. За тогтооч. За тэгэхээр хүүхдүүдээ бид нар төслийн ажлын сэдвийн нэр маань юу вэ? Үгүй ээ. Дүү нартаа зориулсан хөдөлгөөнт тоглоом хийж бэлгэлцгээе гэж байгаа үстэй тийм ээ? Тийм биз дээ. За тэгвэл танай тоглоом дууссан гэж үзчихвэл ногоо наат. Хэрвээ дуусаагүй сайжруулах шаардлагатай гэж үзэж явах юм бол та нар улаан наалтыг гарч ирээд баг өрөөс нэг гişүн гарч ирээ наач. За наа. За танах ямар наатай? Улаан уу. За багийнхаа бүтээл дээрээ наач тий. За. За наач. Цаашид сайжруулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм бол ногоо наалтыг цаашид сайжруулмаар байна гэх юм бол улаан олбор шар наалтыг нааж байгаа тийм үү? За тэгэхээр хүүхдүүдээ анхаарай. За бидний туршилт маань явагдсан тийм үү? Тэгэхээр энэ туршилт маань зарим нь оновчтой байсан, зарим нь оновчгүй байсан. 3 дугаар баг болохоор манай багийн болсон гэж үзсэн үү? Мөн үү? Болсон гэж үзэж байгаа засах сайжруулах зүйл байхгүй тийм ээ? За тэгвэл 3 дугаар баг болсон гэж үзэж байгаа юм байна. За тэгвэл одоо 2 дугаар баг, 1 дугаар баг сайжруулах зүйлээ маш урдан 2 минутын хугацаанд бичээд самбар дээр наа. За ярилцж байгаад биччихье тийм ээ. За юуг сайжруулах танай тоглоом болох байсан бэ? За фалмастраар томхон бичих шүү. За танаа багч гэсэн фалмастраар томхон бичих. Танаас ногоо наалт наацсан шүү дээ. Сайжруулах зүйл байгаа юм уу? За тэгвэл хажууд нь шарыг явууч наач. За тэгээ бичиж болно. Тийм туршилт юм чинь. Бидний чинь туршилт шүү дээ тийм ээ. За. За багийн гишүүд багийн үнэлгээний хуудас сурагчийн үнэлгээний хуудасаа бүглэе. За гишүүн болгон бүглэн тийм ээ.
багийн үнэлгээний хуудсыг баг дундаа бүглэнэ. Сурагчийн үнэлгээний хуудсыг сурагч болгон бүглэнэ. За, маш хурдан бүгэлж. За. Тэг. Үнэлгээний хуудс. Энэ юуных юм? Сурагч юм уу? Сурагч юм. За, на би бүгэлчтэй. Маш хурдан. За тэгээд үнэлгээний хуудсаа сурагчийн үнэлгээний хуудсыг сурагчид дэвтэртэй наан тийм ээ. Багийн үнэлгээний хуудсыг бол самбарт гаргаж наан шүү хүмүүдээ. Байхгүй. За. 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 Нэг дутуу байна. За багийн үнэлгээний хуудас сайжруулсан санаагаа самбарт наа бүгдүүдээ. За маш хурдан. За сайжруулах санаагаа гаргасан байна тийм ээ. Нэгдүгээр өгөх үү? 3 дугаар багийнх юм уу? За очиод тайлбарч. За 3 дугаар баг маань тоглоом маань хүссэн хөдөлгөөнөө хийсэн дууссан гэж үзчихсэн боловч сайжруулах санаа байна гэж үзсэн тийм үү? За тайлбарч. Математик арай жоохон тогтвортой байна. За. За уцаар дүүжиж өгч явах юм бол эвтэйг харагдах байсан юм уу? За. За сайн мэдээж. За танах санаагаа гаргасан уу? За тайлбарч. Гэс хараа. За уншчих. За уншаа. Хастараа. Тийм хамаагүй. Ийшээ гарч байгаа тийм. За юуг хэлж байгаа? Танаа бүтээч яллээ. Онгоц. За. За чанга дугаар. Тэгэхээр бодлогын хэмжээг багасгаж инфекцийн хөдөлгөөнийг Шаардлагатай. Тэгээ бусд нь болсон гэж үзсэн тийм ээ. За сайн байна. За танаа баг. Нэрэ дэлэг. За сайн байна. За. Энэ бүтээлээ тавьчих тийм үү? За тэгэхээр бид нар бүтээлээ сайжруулах шаардлагатай тийм үү хүмүүст? За сайжруулах шаардлагатай. Тэгэхээр гэрийн даалгаварт. За гэрийн даалгаварт танаа нэг шүү. За уншиж. За хөдөлгөөний тоог нэмэгдүүлэх. За тэгэх юм бол энэ тоглоомыг бид нар дүүнертаа бэлгэж болохгүй болох юм шүү дээ тийм ээ. Өшөө бат бүхийг сайжруулах шаардлагатай юу? Бага насны хүүхдэд тоглох учраас тийм ээ. За баярлалаа хүүхдүүдээ.